Hi guys. Миний YouTube сувагт тавтай харилцаана уу? За, өнөөдрийн бичлэг бол unboxing бичлэг байх болно. За, хэдүүлээ юуг unboxing хийх вэ гэхээр Cloud9-ийн Advent календар байна. Энэ календарыг би бүр ингэж арай гэж олж авсан заяа. Advent календар аваад яасан чинь надад бас гарын бэлэг ирсэн. Тэгээ ер нь бол ийм маск байсан. Камбуча цай тэр гэсэн бичгтэй юм байна. За энийг хэдүүлээ задлж үзтгүүр юм. Нара 21-ийн C, 21-ийн N, 21-ийн V, 23-ийн N, 24-ийн 24-ийн V гинэ W гэсэн тестернүүд байна. Гэхдээ энийг бүгдээрээ надад бордох юм байна. Би тэрээс 17-гийн N гэсэн кюшнийг авсан байхгүй юу? Тэгээдсэн чинь яг ингээд тестерлээ түрхэж үзэж байхад ингээд яг болж исэн чинь дараа нь хэсэг хугацааны дараа агаартай уралд ороод гэх юм яхаа миний ингээд хүзүүнээс бүр ингээд амар бор болсон заа. Тэгэхээр энийг тэгж найзуустаа бэлэн төгсөн дээр юм байна. Хамгийн сүүлийнх нь амар хурх юм байна. Тадан! Зөө юу гэж Cloud9-ийн тал. Яра. Ингээд The magic is you. За одоо тэгэхээр хэдүүлээ хамтдаа Advent календараа нээж үзцгээе. Би бүр энийг бүр ерөөсөө онгойлгог байгаа. За гэхдээ энэ дээр ингээ Advent календарын unboxing-ийг ер нь ингээ Cloud9 ингээ банк сторидо хийсэн шүү дээ. Ер нь бол нэг номерт нь юу байгааг би мэдчихэв. За тэгээд очоод яг Advent календар авах гэжсэн чинь ер нь бол нэг хоёр бүтээгдэхүүний надаа өнгийн сонгоорой гэж тэгсэн. Тэгээ тэр хоёрыг бас мэдчихэж байгаа. Тэгээ өөр юу байгааг нь юусэн мэдэхгүй байгаа. Албаар хүмүүсийн unboxing хийж байгаа бичлэгүүд нь ингээд гэ бүгд ингэ алхассан байгаа. Одоо ингээ онгойлгохоор юу эвэр царайлаг ба. За ингэж жагаад хэдүүлээ. Нэг номероос эхлээд задлцгаая. 2000 years later. Энэ талаараа унах юм байна. Нэг ингэж би нэг байгааг ер нь бол мэдчихсэн заяа. Гэтэ манай муу бидний гэрлийг унтраачлаа. A few moments later. Бүрхэн за. Би бүр new cute юм амар дуртай. Тэгээд дотор нь дахиад ийм тос байна. Нүгчлэлт ер нь бол агшааны чинь. Ийм бүр надад бүр амар хэрэгтэй тос байна. Би плейнийх юм байна. Гойртуулж харуулах хэрэгтэй бах тий. 2 номер нь. Яхуу. Коллаген дээр эдл шот гинэ. Вау. Би заяа нөгөө нэг энэ Advent календарыг авахдаа энэ Red Shot-ийн коллагентэй маскыг авсан байхгүй юу? Ер нь бол амар хөөрх юм билээ. Хөөрх юм билээ. Тэжүүн билээ. Би бүр заяа энэ Red Shot-ыг бүр авъя гэж амар бодчихсон заа. Тэгээд эхний ээлжинд гээд би ер нь маскыг хэрэглэж үзсэн байхгүй юу? Ямар хуу байх нь үгээд. Тэгээд маск нь бол надад айгүй таалагдсан. Энэ гарч ирсэн маш их баяртай байна. Дараагийн 3. За 3 номерт нь болохоор яг миний бодож байгаа юм байгаа хаа надаар сонгуулсан юм байна. Биш үү? Тэр чинь харин өөр тондог мах байгаа юм ба та. Retinol lip balm гинэ. Надад болохоор нэг тийм нөгөө нэг Cloud9-ийн юу бидэн штэ. Би нэг болон тестерлэж үзмээр ах юм. Ямар хэцүү онгот юм бэ. Sorry guys. Тэрний нөгөө нэг кайны үлэн. Тэрний лип балм байдаг. Тэр бол амар дэжүүн билээ. Амар гоё өнгөтэй. Тэгээд амар гоё үнэртэй. Яна. Юм бэ? Миний одоо хэрэглэдэг лип балм минь ахгүй юу? Тэгээд миний өнгө нь амар хөөрхөн. Яна sorry. Энэ бүр амар
Тэр болохоор бас ийм өнгөтэй. Тэгээд энэ нь болохоор бас ийм өнгөтэй. Энэ хоёр зэгт нэг ялгаа. Энэ нь жоох улаан хөрөндөө. Гэхдээ энэ ер нь бол нэг амар бол тод биш. Миний хэрэгэлж байгаа. Жохон юм улаан хөрөндөө харагдаж байгаа ч гэсэн ер нь бол яг уруулны л өнгө дагуу байдیں۔ Энд бол надад амар таалагдсан. Тэгээ ингээд хоёр лип балмтай боллоо. Энэ гэхдээ бас хараа UV protection гэж байна шүү дээ. Яаж харуулаад байна. UV protection гинэ. Энэ тэгэхээр ер нь бол нарны хамгаалттай гэсэн үг юм байна. Nice. Эний хараа самууд бүр амар хөөрхөн байгаа. Өнгөн ч гэсэн тэгээд цатлахад бүр амар урагтай. Би өмнөхүүдээ ингэж харуулаагүй юм биш. Яа. Нөгөө Beauty of Joseon-ы sun cream гинэ. Би бүр нарны тусанд амар дуртай. Гэтэ яг нэг амар цуглуулдгүй л дээ. Зүгээр би хэрэглэх амар дуртай. Би зүгээр өглөө байнга нарны тус түрхэж гардаг. Сүүлийн ер нь бол 3 жил тэгж гарч байгаа. Нарны тосгүй гарсан өдөр ер нь бол надад байхгүй. Тэгээд нэг ер нь бол цөөхөн л байгаа заяа. Би тэгээд нарны тосгүй гарахаар яг тухайн өдөр нэг хайр буруу юм шиг тийм мэдрэмж төрөөд идэг заа. Энд гэтээ ямар хөөрхөн юм бэ? 50 мл-тэй мэн. Тэгээ SPF 50-тай. Түрхэж үзнэ. Гэтээ нөгөө доороос шахагддаг юм шүү. Тэгээ тийм болохоор ер нь бол дотроо юм үлдэхгүй гэсэн үг. Өнгөн ч гэсэн тэгээд нэг тийм хурцал биш юм байна. Стого юм байна. Яг усан суурьтай дороо ингэ шингэрчэж байна. Nice. Одоо 5. Girl power гинэ. Яа. Яар гоохи энийгара. Кайнагийн сэмплүүд нь заа. Энэ тонор бүр амар гоё тонор. Би бүр энүүний яг томыг нь бүр 2 өлөө 3-ыг дуусгасан заа. Тэг бүр ингээд амар гоё арсыг бүр амар гоё болгодог. Би одоо ингээд гадагшаа явах байхгүй юм. Тэгээд ер нь бол юм жижигхэн сэмпл авъя гэж бодож байсан. Тэгээд дараачих нь болохоор энэ гэл угаагч байна. Гэтэ ер нь бол угаагч нь хэрэглэж үзээгүй. Би тэгээд ер нь бол тестерлэж үзье гэж боддог байсан. Тэгээд би угаагч авахдаа ер нь бол эхлээд юм жижигхнийг авах амар сонирхолтой дүүхгүй бол таарахгүй бол хэцүү шүү дээ. Тэгээд энэ хоёр бас юм сампл нэг нь Vita Drop Serum гэж байна. Хоёулаа Vita Drop Serum гинэ. Манай 6 номер. 6 номер дотроос Rovictin гэсэн бичгтэй нэрсэн гарч ирж байна. Яа. Болохоор Clearing Ampoule гэнэ. Кика. Нэг кэр гэж байна. Яг энүүнийх нь болохоор би мицелляр энэ ер нь бол яг бодог арилгагчлыг аюу хэрэгэлдэг байхгүй юу? Бэсийн. Би бараг бас л ер нь бол 2-3-ыг ер нь бол дуусгасан. Тэгээд анх 21 онд л юу вэ? Тонорыг нь хэрэгэлжсэн. Тонор нь гэсэн чи ерөөсөө надад таарахгүйсэн. Яа, ээжтэй. Манай мөр прем. Тэгээд энэ нь ампул нь гэж байна. Би тэгээ ампул нь ерөөсөө туршиж ал үзэж байгаагүй юм байна. Бүтцэн нь ер нь бол жоохон амар бүтгэн юм гэлэн бүтцтэй юм. Энэ ер нь бол маш бага хэмжээтэйгээр л хэрэглэх юм байна. Үнэр байхгүй бах юм. Ямар ч үнэр алав. Яа, миний бүр гар бүр. Next. 7 номер нь энэ савлгаатай байна. Just chill гэсэн бичгтэй юм байна. Бичнээр надаар сонгуулсан юм шүү дээ. За энэ дотор юу байгаа вэ гэж тэгэнгүүт энэгийн юм cushion байгаа. Би заяа адвент календар авахтаа ингээд cushion-ыг авах гад ингээд яасан чинь үгүй календар дотор чинь байгаа гэлдэг даахгүй. Би тэгэхээр ойлгохгүй ингээд 2 гэл
Нэг юм лээ. Би бүр ингэ гэдсэн чи 202 өнгөнөөс сонголт хийлгэн заяа. Миний сонгосон өнгө нь болохоор 01 гэсэн өнгө. Тэгээд 010222-оос ерөнөө сонголт юм лаа. Тэгээ энэ дотроос ийм фигийнх нь юу keychain нь бас байна. Тэгэхээр keychain онгойлгоч үзцгээе. Ямар амар хөөрхөн тий бүр ингэ би бүр энийг шууд сторийн дээрээс нь хараад авмаар санагдсан. Яра. Киява. Кюрс нь болохоор энэ харгаа гадна талын бүр ингэ амар хөөрхөн хэлбэртэй ингэ. Тэгээд номер нь болохоор 01 гэд хэлсэн дээ. За тэрний хараа доторх нь. Амар хөөрхөн наасан. Би энийг нь одоо яаж задлах вэ? Гэтэ яг ингээд шинэ юм задлах тэр мэдрэмж амар гоё гэдэг тий бүр ингээд. Ер нь бол үнэрний хувьд жоохон хурц үнэр бол байна. Миний хувьд. За туршиж үзье. Хурд юм одоо юу вэ? Одоо ер нь бол гайгүй цагаан дуул юм байна. Гэхдээ үнэр нь юуны үнэр юм болоо? Мэдгүй. Нэг л санаа танилж юм шиг тийм өвөрмөц үнэр байна. За. Би бүр нэг тэгтээ авъя гэж амар бодож байсан. Тэгээ энэ календар дотор нагаа гэдгийнсэн чи би нэр юм уу гэсэн чи худалдаг чинь нэр гэсэн чи би бүр яг нэр юм уу? Тэр бүр амар нэгцтэйсэн. 8 нэлээд том юм шин. Доктор Алтия гэнэ үү? Gentle Vitamin C serum. Витамин Cтэй serum байна. Тэгээд энэ ямар жимс юм бол? Нэраа ийм жимстэй юм байна. Яа. Амар. Сторийн дээрээс нь харж ирсэн юм байна. Тэгтээ ингэ задлж. Би нөгөө надад хэрэглэж байгаа аюу их ер нь бол серум тэгээ дампул өдр байгаа хгүй юу. Тэд ингэ задлчаар энэ задлсан сойш хэдэн сар 12 сарын дотор хэрэглэх хэвээр. За бүтцийн хувьд гэдэг юм бол жоохон хөтгөндөө бүтэцтэй тэгээ дотроо юм ширхэгүүдтэй юм байна. Удаан төвшөөд яхаар ингэ шууд хайлтж байна. Миний хамар битүү ам. Нэг амар бол хурц үнэр алга. Гэтэ би юм хурц үнэргүй госохны бүтээгдэхүүн ер нь бол аягүй дуртай. Хурц үнэртэй хахаар ингээ байнга тэр үнэр нь ингээ үнэртэйл амар хэцүү байдаг байхгүй юу? Миний гар бүр нэр. Миний зүүн гар бүр амар жаргаж байна. Амар их өнөрхөд 18 нэрээ баг байхад яг нөгөө нэг тийм адвент календар шиг тийм шоколадтай нэг юм байдаг гэсэн тийм дугаартай цонхнуудтай тэрийг ингээ онгойлохоор дотроос нь ингээ шоколад гарч ирдэг. Тэрийг ингээд жоохон бахта задлах амар гоё байдаг гэсэн. Тэгэл ээж болохоор ингээл өдөрт нэгийг задал эсвэл за өсрээ хоёрыг би болохоор дор нь ингээл задлал тэгэл ээж алуулдаг бичлээ. Уучлаарай ээж хэрвээ давтаж байгаа бол. Охиндаа таартай шүү. Номероос болохоор ийм collagen bouncing forming cream юм. Live юу гэж уншихстай. Би гэхдээ энүүний яс зургийг л харж байсан юм. Гэхдээ ер нь нэг сонирхож өрөөсөө уншиж байгаагүй. Хоёлаа адилхан юм шиг байна. Тэгээ 10 мл-тэй гэж байна. За юу ч нэг нь цацгаая. Үнэтэй. Ямар хөөрхөн. Таган дээр багасна. Одоо ер нь юу яана? Баруун гарандаа түрхнэ. Бас аюу зөөлхөн хурдан шингэхээр юм байна. Тэгээ бас янз бүрийн үнэр алга. Энэ стоо юм байна. Тэгээ ийш аялал зугаалгахт ингээд томилын үнэлтээр явахдаа энэ ер нь бол жижигэн савлгаатай юм ер нь бол авч явахдаа аюу зүгээр бид штэ. Энэ бол надад таалагдсан. Тэгэл өнгө нь хүртэл өстө хөөх юм аа. Амар гёрлээ.
Эцэг нь болохоор энэ календар дотроос ер нь бол хамгийн том юм заяа. Гэтэ энийг манай нэг найз харсан. Энэ дотор айгүй олон маск байсан шүү дээ хэлчихсэн. Тэгээ манай найзыг хэлсэнчлэн айгүй олон маск байна. Round Lab-ийн маск байна. Firming Gel mask гинэ. Коллагентай байна. Тэгээд хэрэглэх юу хаана вэ? How to use гэдэг тэгж байна. 30-40 минут болоод тэгээд авах юм байна. 11. Энэс амар том юм байна. Peptide Hemel Double Shot Serum гинэ. Тэгээд энэ болохоор спрей serum гэнэ үү? Яар гоё. Яа, нүүр бүр ингэж дорхноос хэрүүцэж штэ. Энэ ч гоё юм байна. Би тэгтээ амар олон удаа йога хийлчлээ уучлаарай. Яна, одоо хамгийн сүүлийнхэн би тэгтээ энэ хамгийн сүүлийнх нь юу байгаа мэднэ. Энэ яа надаар сонгосон юм байгаа. Өнгийн сонгосон. Юу вэ гэж тэгэхээр дотор хамгийн нуудыг нь хасчихлаа. Тадан! Нэг юм уруулын будаг да. Тэгээ эннийх нь өнгө нь ер нь бол яг адвент календарт дагалдаж ирдэг өнгө нь дуусчихсан гэдгсэн баггүй юу. Тэгээд надаар ийм өнгө сонгуулсан. Тэгээ бусад нөгөө нэг сонгуулсан өнгөнүүд нь тийм жоохон мортуу тийм жоохон миний жоохон пич мэдтүү тийм өнгөнүүд байсан. Тэгээ дээрэд нь юусэн надаа цохоргүй. Тэгээд энэ нөр айр хөр. Let's try this. Энэс жоохон ингэ төрхэд. Тэгмүүд энийга заяа. Одоо фигийнхаа кейчэнд нь хийгээд тэгээд авч явна. Тэгээд хамгийн сүүлчийнхаа харьцгийг бодлцглаа. Энд дээр нь болохоор be kind always гэж бичсэн байна. За тэгээд үгээр өнөөдрийнхөө unboxing бичлэгийг дуусгацгаая. Тэгээд дуустал нь хамт байсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд баяртай дараачихан бичлэгээр уулзцгаая.